2010 оны 11-р сард Бангкок хотын нэгэн сүмийн хашин дотор эзэнгүй нохой амандаа цагаан гэлгэр уцуучсан тэнүүчилж явжээ. Энэ нь хүмүүсийн анхаарлыг татав. Сүсэгтнүүд уутнаас эвгүй үнэр гарч байгааг анзаарсан бөгөөд дотор нь юу байгааг хараад цагдаад мэдгдсэн. Цагдаа нар уутыг сүмийн нутаг дэвсгэрдэх агуулгаас гарсан байж болзошгүй гэж үзв. Тэд 17 гэсэн дугаартай хаалгыг онгойлгоход таац хүртэл овоолсон гэлгэр уутнууд гарч ирв. Том савнуудаас халин гарсан нийт 348 уут байлаа. Уут бүрийн дотор хүний ургийн үлдэгдэл байсан юм. Хэдхэн хоногийн дараа мөрдөгчид тэдгээр агуулгууд руу орж нэмэлтээр 1500 гаруй уутыг олжээ. Бүгдийг нь тоолж дуусгахад нийт тоо 2002 болсон байв. Бангкок хотын яг төвд байрлах нэгэн сүмийн чандар хадгалах агуулгад 2000 гаруй ургийн үлдэгдэл хадгалагдаж байж. Асуултууд тэр даруй гарч ирв. Энэ явдал хэр удаан үргэлжилсэн бэ? Эдгээр ургуудыг хэн авчирсан бэ? Яагаад хэн ч үнийг зогсоогоогүй вэ? Энэ бол Тайландын алдартай Ватпай Ингерний хэрэг. Ватпай Ингерн сүм бол Бангкок хотын Бангкок Ной дүүрэгт байрладаг. Дэлгүүр сургууль хотын эрдийн чимээ шууганаар дүүрсэн хүн ихтэй нэгт сурсан дүүрэг. Нэр нь ойролцоогоор мөнгөн хулсан сүм гэсэн утгатай. Тэмдгийн оршин суугчдын хувьд энэ сүм зүгээр л өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг. Нам гүмхэн эргцүүлэн бодох, залбирах өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон газар. Сүмийн өөдлөө орох замын дагуу суглааны тасалбар худалдаалдаг хүмүүс зогсон. Гол дугнаас хүчний үнэр хангална. Лам нар өдөр тутмын ажлаа хийж явна. Харин сүмийн хашааны захад нэгэн чандар агуулгах барилга байлаа. Энэ бол энгийн намхан барилга бөгөөд чандарлах зууханд оруулахыг хүлээж буй цогцснуудыг түр хадгалдаг. Энэ нь Тайландд юр бусын зүйл биш. Тайландын буддын шашны сүмэд ихэвчлэн зөвхөн мөргөлийн газар байдаггүй. Тэд мөн нас барсан хүмүүсийг оршуулах чандарлагтай холбоотой ёслол үлддэг газар байдаг. Орон нутгийн иргэд сүмийн энэ морогт найддаг. Олон үеийн турш энэ тогтолцоо чимээгүйхэн ямар нэгэн асуудалгүй ажиллаж ирсэн. Гэвч 2010 он хүртэл энэ хугацаанд Ватпай Ингерний морогт ямар нэгэн зүйл буруу байлаа. Тэнд ажилладаг хүмүүс нэгэн үнэрийг анзаарч эхэлсэн. Хуж модны намуухан гунигтай үнэр биш. Хамаагүй хүнд эвгүй үнэр. Моргийн хаалга баазарыг онгооход тэр үнэр гадагш тархаж ойролцоо амарч байсан ажилчдад хүрдэг байв. Эндхийн нэг ажилтан бол 68 настай Супот Лянг Бамрун гэдэг ир. Тэрээр олон 10 жилийн турш сүмд сувраг барьж ажилласан бөгөөд сүмийн газрыг маш сайн мэддэг. Тэгээд тэр моргоос гарч буй үнэр хэвийн биш гэдгийг мэдэж байлаа. Нэгэн өдөр тэр дотогшоо харахаар шийджээ. Тэр энэ хачиргалтай харгас явдлыг 14 жилийн өмнө мэдсэн ч хэндэж хэлээгүй. Моргийн хадгалах савнууд дотор маш олон гэлгэрүүд ч гисэн байж зарим нь задарч, хавдсан, муудаж ялзарсан ургийн үлдэгдэл уутнаас асгарсан байв. Тэр даруй юу болохыг нь ойлгосон, гэхдээ тэдгэрийг хэн авчирсныг мэдэхгүй байлаа. Гэтэл нэгэн өдөр сүмийн ажилтан олон уут барин орж ирээд тэдгэрийг хадгалах савнд хийж байгааг олж харжээ. Өнөөх ажилтан Супот юу ч хэлсэнгүй. Тэр ажилтан ажлаасаа халагдахыг хүссэнгүй. Мөн сүмийн нэр хүндэд сэв суулгахыг хүсээгүй. Тиймээс тэр мэдсэн зүйлээ дотроо хадгалж чимээгүйхэн ажил руугаа буцжээ. Гэвч 2010 оны 11-р сарын 16-нд эдгээр ургийн олдогдол олон нийтэд ил болсон юм. Цагдаа нарч ирж газрыг битүүмжлэн сүмийн ажилчдаас байцаалт авч эхлэв. Хэдхэн цагийн дотор морогт ажилладаг хоёр оршуулгын ажилтан байцаагтахаар хүргэгдсэн байна. Тэд бол Сутеп Таптонг болон Сучарт Пүни нар байлаа. Тэдний хэлсэн зүйл мөрдөгчдийг моргийн бусад хэсгүүдийг дахин онгойлгоход хүргэв. Ингээд 2010 оны 11-р сарын 19-ний баасан гар гэхэд 2002 гэсэн тоо бүрэн батлагджээ. Эдгээр уутнуудыг зүй ёсоор нас барсан чандарлагтаа хүлээж буй хүмүүсийн цогцыг хадгалдаг савнуудад хийсэн байв. Бангкокийн нас барсан хүмүүсийн дунд жирийн цогцснуудын хажууд тэдгээр уутнууд нуугдж байж. Мөрдөн шалгах ажиллагааг удирдах байсан цагдаагийн хурандаас Сомпат сэтгүүлчдэд шууд хэлсэн байна. Түүний хэлснээр оршуулгын ажилчид ургийн үлдэгдлүүдийг алга болгохын тулд мөнгө авдаг байж. Харин өөрсдөө хідэн ураг цуглуулснаа ч мэдэхгүй болсон байсан гин. Тэдэнд өөрийн гэсэн систем байж. Ийм сүмүүд зөвхөн арга ирийнхнийх нь авчирсан цогцыг чандарлаад зогсдоггүй. Тодорхой хугацаанд нэг удаа эзэнгүй нэр нь тодорхойгүй цогцснуудыг бөөнөр нь чандарладаг байж. Энэ ёслолыг заримдаа оршуулгын газрыг угаах гэж нэрлэдэг.
Оршуулгын ажилчдын хэлснээр уутнуудыг дараагийн бөөнөрөө чандралах ажиллагаанд нууцаар хийж нэргүй зохицнуудын хамт шатаах ёстой байсан. Гэвч систем гинэт доголдсон, чандралах зуух эвдэрсэн байна. Засвар нь удаан үргэлжилсэн тул уутнууд овоорсоор байв. Тэдгээрийг устгах ямар ч боломжгүй болсон учраас морогт үлдсэн нь тэр. Энэ нь ургийн үлдэгдэл ягаад сүмийн морогт байсныг тайлбарлаж байлаа. Гэхдээ тэдгээр нь хаанаас ирснийг тайлбарласангүй. Үүнийг ойлгохын тулд 2010 онд Тайландд үр хөндлөлтийн асуудал ямар байсныг ойлгох хэрэгтэй. Тухайн үед Тайландд үр хөндлөлт бараг бүгдээ хууль бус байсан. Хууль өртөө 3 нөхцөлд зөвшөөрдөг. Хэрэв жирэмслэлт нь хүчингийн хэрэг эсвэл цус ойртолтын үр дүн байсан бол. Хэрэв жирэмслэлтийг үргэлжлүүлэх нь эмэгтэйн биеийн эрүүл мэндэд аюултай байсан бол эсвэл ураг хүн дэлбэрийн гаж хөгжилтэй байсан бол. Гэхдээ хуульд нийцэж байгаа эдгээр нөхцөлд ч мэрэгжлийн эмчнэр үр хөндлөлт хийхэд бэлэн байх нь ховор байсан. Нийгмийн дарамт гутаан доромжлол асар их байж. Тайландын хүн амын 95% нь буддын шашинтай. Консерватив буддын сургаалын дагуу үр хөндлөлт нь ноцтой ёс суртахууны нүгэл гэж тооцогддог байсан. Зөвхөн үр хөндлөж буй эмэгтэй төдийгүй түүнд оролцож буй эмнэлгийн мэрэгчлэлтэн ч нүгэл үйлдэлсэнд тооцогдно. Гэвч хууль үр хөндлөлтийг зогсоогоогүй, харин тэднийг даалд ертөнцлөө түлхсэн. Тухайн үеийн тооцоогоор Тайландд жил бүр 400 мянга хүртэл эмэгтэй үр хөндлөдөг байсан байна. Тэдгээрийн дийлэнх нь хууль бус ажиллагаа байсан. Ихэнхийг нь хуулийг зөрчихэд бэлэн мэрэгжлийн эмчнэр хийдэг байсан ч ойролцоогоор 3/1-ийг нь мэрэгжлийн бус хүмүүс хийдэг байв. Энэ нь асар их эрсдэл дагуулдаг байлаа. 100 мянган үр хөндлөлт тутамд ойролцоогоор 300 эмэгтэй нас бардаг гэсэн тооцоо байсан. Харин мэрэгжлийн эмчнэрийн хийсэн аюулгүй үр хөндлөлтийн үед нас баралтын төвшин 100 мянган тохиолдол тутамд нэгээс бага байдаг. Гэсэн ч эдгээр эрсдлийг үл тоон үр хөндлөлт хийх хүмүүс байсаар байсан. Тэдгээр хүмүүс үр хөндлөлт хийсэн ургийн үлдэгдлийг хүмүүсийн анхаарлыг татлахгүйгээр устгах арга хэрэгтэй байлаа. Иймдээч Бангкок хотод нэгэн эмэгтэй сүмийн моргт ажилладаг хүмүүс ийм зүйлд тусалж чадна гэдгийг олж мэджээ. Тэрхүү эмэгтэйг 33 настай Ланчакорн Жанта Мана гэдэг байлаа. Түүнийг цагдаа нар өмнө нь совилогчийн туслахаар ажиллаж байсан гэдгийг тогтоосон. Тэр эмэгтэй нэгэн эмнэлэгт ажиллаж байхдаа лицензтэй эмч үр хөндлөлт хийж байгааг ажиглан процедурын үндсийг сурсан байв. Хожим тэр эмч өөр газар явсны дараа Ланчакорн өөрийн гэсэн ажиллагааг эхлүүлжээ. Тэр Бангкокийн давчуу нэгэн барилгад хууль бус үр хөндлөлтийн эмнэлэг ажиллаж эхэлсэн. Түүний үйлчлэгчдийн ихэнх нь тухайн үеийн мэдээллээр өсвөр насныхан болон их сургуулийн оюутнууд байсан. Найз залуу нь орхисон эмэгтэйчүүд өөр очих газаргүй болсон эмэгтэйчүүд. Энэ Ланчакорн гэх эмэгтэй 3 сар хүртэлх жирэмслэлтийн үед ойролцоогоор 5,000 Тай баатын төлбөр авдаг байв. Энэ нь тухайн үеийн ханшаар ойролцоогоор $170, харин жирэмслэлт илүү хожуу үе шатанд орсон бол үнэ нь 30,000 Тай баат бараг $1,000 хүртэл өссөн. Тайландын баян эмэгтэйчүүд Хонконг эсвэл Сингапур руу нисэж болно, тэнд үр хөндлөлт хууль ёсных. Харин Ланчакорны үйлчлэгчид тэгж чадахгүй. Тиймээс Ланчакорн энэ боломжийг ашиглаж байж. Гэхдээ энэ нь түүний цорын ганц орлогын их үсвэр байсангүй. Цагдаагийн мэдээснээр Ланчакорн зөвхөн өөрийн эмнэлгээс гарсан ургийн үлдэглэлийг цуглуулаад зогсохгүй, илүү өргөн сүлжээнээс цуглуулдаг байж. Бангкок даяар ажиллаж байсан 20 хүртэлх хууль бус үр хөндлөлтийн эмнэлэг түүнд ургийн үлдэгдлээ өгдөг байсан байдаг. Тэр ургийн үлдэгдэл бүрийг цуглуулж устгуулахаар сүмд авчрах бүртээ ойролцоогоор 500 Тай баат авдаг. Нэг ураг тутамд ойролцоогоор $17, харин энэ $17-оос 7-г нь сүмд өгж, харин сүм тэдгэрийг устгана. Тэрээр мөрдөгчдөд хэлэхдээ энэ ажлыг олон жилийн турш хийсэн гэж. Улмаар цагдаа нар Бангкокийн Томбури дүрэгт байрлах 3 эмнэлэгт нэгжлэг хийсэн. Ланчакорныг баривчилж түүнд аль бие усны хэрэг үүсгэж эхэллээ. Дараагийн өдрүүдэд тэд зулбалт үүсгэх зорилттой 100,000 гаруй хурамчим олжээ. Хотын доор нуугдж байсан асуудлын цар хүрээ ил болж эхэлж байлаа. Гэхдээ хамгийн хачирхалтай зүйлс хараахан дуусаагүй. Ланчакорн хэд хэдэн хүүхэд өөрийн хийсэн үр хөндлөлтийн дараа амьд үлдсэн гэж мэдүүлжээ. Тэр дундаас нэгэн онцгой тохиолдлыг ярьсан байна. Нэгэн эмэгтэй түүн дээр жирэмсний 8 сартай байхдаа иржээ. Ланчакорн үр хөндлөлт хийсэн байна. Тэгээд хүүхдийн цогцыг хийх харууд авах гэж байтал гинэт хүүхэд хөдөлж уйлсан байна. Ланчакорн цочиртон хүчиж орхив. Тэр эмчлүү уцтаж юу хийхийг асуусан байна.
Эмч түүнд хүүгийн тасал хүүхдийг цэвэрлээд 24 цаг ажигла гэж хэлжээ. Ланчакорн эмчийн хийснийг хийсэн байна. Тэгээд тэр хүү амьд үлджээ. Ланчакорн амьд үлдсэн хүүхдүүдийг зүгээр өгөхөд хэтэрхий болохгүй гэж боддог байсан байна. Тиймээс тэднийг өөрийн хүүхэд болгон өсгөжээ. Өөрийнх нь хийснээр бол тийм хүүхэд нийт 8 байсан гэдэг. Түүний шийдвэрийн талаар асуухад Ланчакорн би өдөр бүр нүгэл үлддэг. Тиймээс хүүхдүүд өгөхгүй бол тэднийг алах ямар ч шаардлага байхгүй гэж хэлжээ. Гэхдээ энд нэг чухал анхааруулга хийх хэрэгтэй. Цагдаа нар Ланчакорны энэ түүхэнд эргэлзэж байсан. Учир нь эдгээр мэдүүлэг зөвхөн Ланчакорны өөрийнх нь хэлсэн зүйл байсан. Мөрдөгчд хүүхдүүдийн төрсний гэрчлэгийг шалгахад зарим бичиг баримтанд зөрчил илэрчээ. Тэдгээр бичиг баримтыг хурамчаар үлдсэн байж болзошгүй мэт харагдаж байсан. Тиймээс эдгээр хүүхдүүд үнэхээр Ланчакорны хийсэн бүтэлгүй үр хөндөлтийн үр дүнд амьд үлдсэн эсэх нь олон нийтэд тодорхой болсонгүй. Энэ хэрэг мэдээж олон сэтгүүлчдийн анхаарлыг татсан. Тэд хариулт авахар сүмлүү ханджээ. Сүмийн төлөөлөгчид Морогт юу болж байсныг захиргаа огт мэдээгүй гэж мэдэгдсэн байна. Сүмийн байгууллагын хувьд ямар нэгэн хариуцлага хүлээх ёстой байсан уу? Эсвэл эрх мэдэл бүхий хэн нэгэн юу болж байгааг мэдэж байсан ч дуугүй өнгөрсөн үү? Эдгээр асуулт шүүхийн хүрээнд хизээж бүрэн шийдэгдээгүй. Гэсэн ч хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн сүм 2002 ургийн төлөө ёслол үйлдэхээр шийджээ. Энэ ёслол 2010 оны 11-р сарын 27-нд уулсан байна. Мянган хүн оролцов. Тэдний дунд төрийн албан хаагчдч байж лам нар хараахан төрөөгүй хүүхдүүдийн төлөө ном уншиж тэдэнд буян хураахыг хүсжээ. Ураг бүрт нэр өгсөн байна. Тэдгээр нэрийг жижиг цаасан дээр бичжээ. Дараа нь цааснуудыг авсан хийж авсыг чандралах газрын эргэн тойронд 3 удаа авч явсан байна. Энэ нь эртний тойрон алхах ёслол байсан. Моргийн үдэн гашуудж буй хүмүүс өргөл тавьсан. Жижиг хайцагтай сүү, жимс, тоглоом хүүхдэд авчирдаг зүйлс. Энэ ёслол хүмүүсийн сэтгэлд тодорхой хэмжээний тайвшрал авчирсан байж болохч ургийн үлдэгдлийг тэр дорн чандралж болохгүй байлаа. Яагаад гэвэл тэдгэрийг илрүүлсэн мөчөөс эхлэн цагдаа нар нотлох баримт болгон хадгалж байсан. ДНХ-гийн шинжилгээ, шүүх эмнэлгийн шинжилгээ. Тэд ургийн жирэмсний хугацааг тогтоохыг хүсэж байв, үхлийн шалтгааныг тогтоохыг хүссэн. Цаашлаад боломжтой бол эцэг эхийг нь тодорхойлохыг хүссэн. Гэвч эдгээр шинжилгээний үр дүн хизээж бүрэн нийтэд ил болсонгүй. Энэ бол Ватпайнгерний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хизээж бүрэн хариулаагүй олон асуултын нэг юм. Гэсэн ч мөрдөн шалгах ажиллагаа 2011 онд хэд хэдэн хүнд ял онооход хүргэсэн. Ланчакорн лицензгүй эмнэлэг ажиллуулсан, эмчлэх эрхгүйгээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан. Мөн үр хөндөлт хийсэн хэрэгээр буруутгагдав. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ялыг оноочээ. Гэвч тэр гин бурууга хүлээсэн тул ялыг 2 дахин багасгаж 5 жил болгосон байна. Ургийн үлдэглэлийг ихэнхийг хүлээ авч байсан оршуулгын ажилтан сучаад нотлох баримтыг устгаж нуусан хэрэгээр буруутгагдсан. Тэр сүмээс олдсон 2002 ураг бүрийн төлөө 4 сарын ял авах ёстой болсон. Инхээр нийт ял нь 8008 сар. Энэ нь 667 гаруй жил гэсэн үг. Гэвч тэр гин бурууга хүлээсэн тул ялыг 2 дахин багасгаж 4004 сар болгосон. Гэхдээ Тайландын хуулиар энэ төрлийн гэмтэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ хязгаартай. Тиймээс эцэст нь түүнд хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн дээд ял болох 20 жилийн хорих ялыг оноочээ. Харин нөгөө оршуулгын ажилтан Сүтэп гин бурууга хүлээлгүйгээр хэрэгээ шүүхээр шийдвэрлэхээр тэмцсэн байна. Түүнийг ердөө 15 ургийн үлдэгдлийг устгаж нуусан гэсэн харьцангуй нарийн хүрээний хэрэгээр буруутгажээ. Түүнд 3 жил 4 сарын хорих ялыг оноосон байна. Шүүхийн шийдвэр гарснаар хэрэг тодорхой хэмжээгээр цэг тавигдсан мэт болсон юм. Гэвч энэ хэрэг улс даяар нэг том асуултыг бий болгожээ. Тайландын үр хөндөлтийн хууль өөрчлөгдөх ёстой. Тухайн үеийн ерөнхий сайд Апсахад Вижжаживагаас энэ асуултыг шууд асуусан байна. Тэрээр энэ хэрэг үр хөндөлтийн асуудал хэр ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна гэж хүлээн зөвшөөрч. Гэвч хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн уриалгыг тэр хүлээж аваагүй. Түүний хэлснээр одоо байгаа хууль хангалттай уян хатан ичээ. Засгийн газрын хариу нь хуулийг өөрчлөх бус хууль бус эмнэлгүүдийг хатуу дарах явдал байлаа. Энэ арга хэмжээ салбарт шууд нөлөөлсөн. Хэдхэн хоногийн дотор цагдаа нар үр хөндөлт хийдэг хүмүүс эмнэлгүүд орхиж үйл ажиллагаагаа эмэгтэйчүүдийн гэрт шилжүүлж байгааг мэдээлжээ. Тэд хүмүүсийн нүднээс далд орсон, олоход улам хэцүү болсон. Мөн өмнөхөөсөө илүү аюултай болсон. Энэ бол Тайландын нийгэм дараагийн 10 жилийн турш шийдэх гэж оролдсон парадокс байлаа.
Хууль 2002 ургийг бий болгосон бол үр хөндөлтийг зогсоож чадаагүй. Харин бүх нөхцөлийг өөрөө бий болгосон юм. Энгийн эмнэлгийн процедур болох үр хөндөлтийг нийгэмд маш гутаан доромжлогдсон, хууль ёсны сувгаар авахд маш хэцүү зүйл болгосноор зарим эмэгтэйчүүд сэжигтэй хууль бус эмнэлгүүдэд хандхаас өөр аргагүй болсон. Энд бас нэг сонирхолтой зүйл бий. Дуулиан гарснаас хойш хэдэн жилийн дараа 2002 ургийг хадгалж байсан тэр сүм олон нийтэд нэгэн зүйлийг санал болгожээ. Тэрхүү санал болгосон зүйлийнх нь нэр нь Kumantong. Тайландын ардын шашин итгэл үнэмшилд аз хамгаалалт авчирдаг гэж үздэг бяцхан хүүхдийн сүнсний дүр сахиус. Тэдгээр дүрсүүдэд морогт олдсон яг тэр ургуудын тэнүүчилж буй сүнснүүд оршдог гэж хэлж байлаа. Гэхдээ энэ талаар түр бодоод үзье. Үхсэн хүмүүсийн үлдэгдэл эхлээд бараа бүтээгдэхүүн шиг орж ирсэн, эмнэлгүүдээс цуглуулсан, нэг бүрээр нь мөнгө төлсөн, харанхуй чимээгүйхэн устгахаар авчирсан. Тэгээд дараа нь амьд хүмүүстөө буцаж гарч ирэхдээ нэг бүр нэртэй болсон ерөөл хүртсэн. Сүмээс амьд хүмүүст аз авчрах бэлэгдэл болон санал болгогдсон. Өнөөдөр Ватпай Ингэрн сүм нээлттэй хэвээр байна. Моргонч одоо хүртэлгүй, ихтэй хаалганууд нь төвжээтэй. 2010 онд юу болсон талаар нүдэнд харагдахуйц уулмар бараг үлдээгүй. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд энэ сүм Тайландын хамгийн их сүнстэй газруудын жагсаалтанд байнга ордог болсон. Зарим зочид түгжээтэй хаалганы цаанаас хүүхдийн уйлах чимээ сонсдог гэж ярьдаг. Анхандаа Ватпай Ингэрн дэрсэн ургуудын хинэнч нэртэй байгаагүй, тэд гэлгаруутанд хийсэн чигээрээ ирсэн. Тэднийг нэг бүрээр нь мөнгө төлж чимээгүйхэн устгах ёстой байсан. Харин 2010 оны 11-р сарын 27-нд тэдэнд нэр өгсөн. Нэрсийг цаасан дээр бичсэн, авсан тийсэн, мянган танихгүй хүмүүс тэдний төлөө гашуудсан. Гэвч Ланчакорны Бангкокийн Томбур дөрөгдөх жижигхэн байранд ирж байсан эмэгтэйчүүдийн хинэнч олон нийтийн бүртгэлд нэртэй үлдээгүй. Өсвөр насныхан оюутнууд, хамтрагчтай хаягдсан эмэгтэйчүүд. Тэдний хинэнч нэргүй, магадгүй тэд өөрсдөө тэгхийг хүссэн байж болох юм. Гэхдээ үүний улмаас тэдний туулсан зүйл мэдэрсэн сэтгэл хөдлөлд ургийнхантай адил орон зай хизээж олдоогүй. Эдгээр эмэгтэйчүүдийг хүмүүс хамттан статистик гэж нэрлэдэг. Хүмүүс гэж биш. Эцэст нь л нэг юм 10 гаруй жилийн дараа Тайланд эцэст нь хуулиа орчилсон. Өмнө нь байсан 3 нарийн нөхцөл хүчингүй болсон. Эрт үеийн үр хөндөлт одоо хууль ёсных болсон. Аюулгүй болсон. Эмэгтэй хүн үр хөндөлт хэлэхийн тулд арын хаалах, нууц хаалах хайх шаардлагагүй болсон. Ватпай Ингэрний моргийн тасалгаануудыг дүүргэсэн нөхцөл байдал одоо байхгүй болсон. Гэхдээ энэ өөрчлөлт нэгэн цагт өөр очих газаргүй байсан эмэгтэйчүүдийн хувьд хэтэрхий оройтсон байлаа. Тэд хуучин сувлагчийн туслахын ажилуулдаг давчуу байранд очихоос өөр сонголтгүй байсан юм. Өнөөдрийн түүх энд хүрээд дуусаж байна. Хамт байсанд баярлалаа.